Бүгдээрэнд нь өглөөний мэндэ. За, битэр төрлөө босоод ирлээ. Ээжээ дүү хоёроо унтуулж байгаа. Тэгээ босч ирээд цагаа угаасаж байна. Наа. Охиндоо борцон дээр жам тавиад өгчөө. Вэрэн. Гэсэн чинь идэх шиг шүү дээ. Тэгээ нөгөө өглөөний цанд нь будаатай шүлээ. Өнөөдөр амар халуун өдөр байна. 28, 29 градус. Өглөөний одоо 8 цагийн байдлаар 29 градус. Аимшигтай халуун байна. Тэр цагаа уучаад Kids Club ороод бассейн руу орлоо. Эдгээр ингээд өндгийг ер нь гүйцэд болгож ерөөсөө иддэг юм байна. Ерөөсөө өндгийг гүйцэд болгож иддэг юм байна. Бүр амар шарчгаар нөгөө хамаг амин дэм нь алдагдчихдаг гэж магадгүй. Манай том охин нөгөө нэг ээжийнхээ илгийг өрдөг гэж хэлжсэн шүү дээ. Авдаг ингээ хойлохна байж байхтай бол хоол моолыг бол асуудалгүй иддэг шүү дээ болно. Өнөөдөр энэ буудалтай байх сүүлийн өдөр. Энэ буудалтай тухтай байж байгаа. Өнөөдөр бүтэн өдөржингөө буудал дээр онж хаа гэж бодож байна. Нэх гарч ормооргүй амар халаа. Тэгээ уусаа ойр хавд юм байхгүй болохоор даавал ээжтэй такси дэж явах болно. Тэр байдлаас л болох та. Ава. За. Өрөөний төрсөн шүү дээ. Тийм. Нууцтай ингээд суулдаг. Тэр дотор ч нэг юм цаас байсан шүү дээ. Оо за зүгтгүй хараагүй шүү дээ. Тэр дотор ч цаас байна. Цаас.
Pizza. What up, Poochies? With George and Harold. Me too. As you might remember, we're in 5th grade now. That means we're totally mature. And Steve. Mommy! Нэг аяг будаатсан. Би мантай их гэж байгаа юу бичлээ. Юу? Юу яаж юм бэ? Орж унтраа би. Яах одоо. Гоо унтраа. Аа. Үгүй миний охин сайхан амарсан уу? Алиа дээр. Хоёрыг жоохон унтаг гэж одоо дөрхсөө уулна. Тэгээд би удаа утсангүй. Усан дэрч байгаа. Охин сэрцсэн юм уу? Эртөө унтраа. Жоохон унтаж чадуу тэгээд. Миний ах. Жоохон унтаж чадаагүй юм уу? Миний охин сайхан амарсан уу? Намх хөөх юм би ч одоо. Аав дээр дэрэрээ. Аав наныг нь аваад гараа өвччөө. Аав наныг нь аваад гараа өвчсөн мэн үү? Охиноо орхиод гараа өвччөө. Үгүй яараа түүний царайлаг. Би тэгтээ хоёрыг айгүйх саналаа. Хизээс ирэх юм болоо гэж хүлээгээл л. Би сэрчээд орж ирэхгүй байхдаа гэж уцрууч залгаад ирсэн. Би сэрчээд орж ирэхгүй байхдаа гэж уцрууч залгаад ирсэн. Миний ярин дата болохгүй бах ээ. Дууссан юм шиг. Касимо. Ой, загидэгдэх. Би тэр хаашаа явсан бэ? Мута. Ой, сахтаа уу яа. Мудо. Нэг тийш явсан гэж хэлсэнгөө. Ямар гоё нүдтэй өгдөө. Манай гурав тоглоомын хэсэг рүү нэвцсэн. Би цаагаа уучаад араас нь явж байна. Тэгээд одоо том охины нэг хүүхдийн тоглоомын төв байсан буудлыг урдхан талд тийшээ оруулж тоглолт юм уу гэд бит хоёр ярьсан. Тэгтээ бит хоёр өдөрт хид муудалцаж хид эвлэрдэг байхгүй юу? Хамгийн гол нь хүүхдээс болж хүүхдүүдтэй болцохоор муудалцаад нэг удаан тэрийг нэг хурдан тэрийг мартчихдсан байна. Тэгэл нэг мэдхэд мартсан л инээ чанаагаал нэг л хаад жаргалтай хүмүүс явж явах юм. Хойлаа. Битээр ингээ муудалцдیں۔ Тэ өдөр хид муудалцаж хид эвлэрнэ тэ. Тэгээд муудалцнаач мартцсан тэгэл инээ чанаагаал явж. Хүүхэдтэй болцохоор ер нь нэг удаан дууга хураан мурaan гэсэн юм байха болчт юм байна. Миний үс баг таныхаас урт юм хайш. Зэштэй. Бүхсмэн. Өчигдөр байна штэ. Өчигдөр олд таун бүгэд дээр яагаад унсангүй вэ? Унсангүй вэ? Хаашаа. Өнөр. Одоо жишээлбэл өчигдрийн тэр зөвлөгөн дээр бийж байгаа л ингэж юм. Ваа.
Намайг анх хараад төрсөн сэтгэл. Ямар хөөрхөн инээдэг охин бэ? Намайг хараад төрсөн сэтгэл. Хаана харлаа? Хаана орлоо? Хамгийн анх өмссөн байсан хөө. Би санахгүй байгаа. Би санаж байгаа. Нэг юм эртүү өмсснөө дээрээ нэг бор шорт өмссөн. Тэгэд нэг малгайтай цамцтай. Үсээ ингээ боогоод тэгсэн ингээ обр шиг зүцэн. Ямар сэнэ хувц өмсд юм бэ? Залуу хүн бэ гэж бодож байсан тэр үед. Би бол нэг юм Шопинг хийх. би юм саарл малгайтай цамцтай тэгснэ хар биеийн тамирын өмдтэй байсан баг. Эсвэл зинхэр эртүүдтэй гэл байсан баг. Би угаасаад ингээд үгүй би ингээд яг тэр үед ингээд ээлжлээл нэг хоёр хувцаа л ээлжлээд өмсөд байдагсан байхгүй. Тийш нэгэн цэнгэр топ Би тэгэхээр топтой бэлтгэл хийж байгаагүй шүү дээ. тайлцдаг. Тайлгараа дээгүүр дандаа цэнгэр топ. Дээгүүр дандаа цэнгэр топтой байж дээс. Тэгээ нөгөөх нь болохоор нэг юм ногоон гэртүүц. Ногоон гэртүүцэн тийм өмд. Тэр тэгтээ гоё эртүүд. Тийм тэр байцсан байгаа үстэй. Тийм байх шүү дээ. Чи таарад хүмүүсээ. Би нөгөө турцсан чинь миний эртүүдснүүд надад өмнөгшгөө гоё харагдахаа болцсон. Тэгээ би 2 жил дараалж төрөөд булчингийн масаа юу ч хуалцсан байгаа. Манай нэг жим яхад гэсэн. Манай жим дээр нэг амар өгцөгтэй охин явдаг байсан. Гэсэн чинь цоомог ихнэр нь нэлсэн билээ шүү дээ. Тэгс. Би ингээд жирэмсэн явж исэн чинь жимийн нэг ахтай таарсан байхгүй. Тэгсэн тэр ахын нөгөө нэг үгүй тэр ахын ингээд нүд нь миний нүүрэн дээр тогтохгүй. Үгүй ингээд жирэмсэн болчихгод хүүх амар томорчдээ штэ. Тэгээ би нөгөө цэнхэр палаж өмсдөөс байхгүй. Тэгс ерөөс нүүрэн дээр тогтохгүй зүгээр ингээд гүгээд итгэжсэн. Юм блээрэ. За бидэд ёо. Тагч гинэ. Түрүү нөгөө тоглоомын өнөөс орж ирээ октодыг унтуулчаад тэгээ би энэ бэлтгэлээ хийчээд бассейнд орж хэсэг байж байгаад тэгээд одоо гарах гэж байна. Өчигдөр манай нэг ийм Victoria's Secret-с ийм гоё юм авчээ. Ийм. За тэгээс гарах юм аа бэлдээтгэе. Одоо бид duty free орох гэж байна. Тэгээ duty free орох гэж байгаа юм чинь ингээд бас гадаад паспорт авцаа. Цүн канд болсон гэдэг. Зүг. За гарлаа. Камер чигтэй. Жах мобилээ шүү. Авч жижиг үг чаана. Унтаас ирсэн. Ээжээ энэ бантангаа хийчихсэн. Бантангаа хийж авчих гэдэг. Бачинда за гараад. Гарахын орно. Бүү уур зүгээр. Уурлаа. Ваа. За гарын миний охин зөндөө унтж байгаас. Миний охин нүсний болтыг авснаа. За ашигч цэвэрлүүлж яах вэ? Шууд гараа маргааш уус явах бас. Карта. Тэгвэл карта авчи. Зя. Гэт бит гарлаа. Доор такси ирсэн байгаа хаа. Ёолт зөөлхөн. Баяр. Энэ памперс юу болж байгаа? Өнөөдөр нөө зохицуулах хорооноос миний гадуурх майкийг сольж өглөө. Зөндөө л их бодол авсан. Тэгээд өмсөж байгаа. Нэг майк. Би майкийг баг 5 минут.
Би бэлээ. 50,000 гарсан. Зяа цаана. Бүгдээрээ гарцаахан гинэ. Явцаахан гинэ. Duty free орохын гинэ. Шопинг дуусахгүй юм шиг гинэ. Өнөөдөр бид буудлын дээрх сүүлийн өдрөө энэ буудлын дээрх сүүлийн өдөр маргааш тэгээд дараагийн буудлын руу бүр ингээ 3 тарж явж байгаа. Хэдлээ duty free дээр очиод ундаг бичлэгээ хийн шүү. Одоо 3 хоноо лон гарлаа да. 3 хоноо лон гарлаа. Оноо яаж гаргая да. Ямар ч нэг шампасыг авъя да. Хэдлээ яхаа оноо цуг гаргах юм уу? Тус-тустай гаргах юм уу? Харин тэ цуг нэг газар уулзж байгаагаа шампасыг эдэр буудалдаа цуг гаргавал те. За тэгээд явцгаалаа. Хөрхөн мэн миний жижиг охин. Та юм яриад байгаа юм уу? Энэ мик энд биш нь. Юу гэсэ? Мини микс. Бидний Pampers Mini-Me. Яа тий. Ер нь Mini-Me-г бүр улам рекламд мар санагдчихлаа. Ядаргат. Уусаа халуун оронд ингээд одоо ингээ манай охтод жишээлбэл ингээ халууцаад гэх юм бол халууны юм туурчдаг байхгүй юу бас зөвхөн нөгөө нэг ингээд цэцэг нь ингээд улаах биш халууцгаар ингээ халууны юм туурчдаг тэгээ ерөөсөө энэ ингэж памперс нь тэгэж халууцаж барьдаггүй энэ памперс гэхдээ үнэхээр одоо ингээд халуун улиралдаггүй халуун оронд ирээл бүр илүү ингээд чанар нь мэдэгдчихээн. Тэгээ одоо ингээд хангалттай памперсны хэрэглээтэй байгаа болохоор айгүй гоё юм. Одоо бид 4 урт памперс авч явсан бол одоо бит хоёрт нэг 2 урт памперс үлдэж байна. За машин маань ирчлээ. Хавцгаая да. Окей. Тэгээ ямар ч үсэн ингээд памперсны маань хэрэглээгээр бүрэн хангаж өгсөн. Mini-Me-гийн хамт олон зөндөө их баярлалаа. Та бүхэн маань шинэ оноо сайхан ухтаарай. Хай. Өнөөдөр надад юу авч өгч? Өнөөдөр өөртөө юм аавна. Юу 12 сарын 31-нд нөгөө Пүживтээр 12 сарын 31-нд Пүживтээр хоорондоо бэлэг солилцсон гэж ярьсан. Тэгээ би ч өөртөө өөрийн гэсэн мөнгөтэй байгаа. Пүжи ч гэсэн өөртөө өөрийн гэсэн мөнгөтэй байгаа. Тэгээ яг ямархуу сюрпризтэй ямархуу сюрприз бибидээ барихыг хамтдаа хэдүүлээ гоё харцгаая за. Жохон ингээд тэгээ тус-тустай бас нэг салаад яваад үзье. 12 сарын 31-нд бибидээ яг ямар бэлэг өгөх болоо бүр ингээд бодгоор бүр ингээд тогтлоод байна бүр. Биш энэ өөрийг ч гэсэн бас. Ямар санагдаж чинь та бас ямар бэлэг авч өгөө гэж. Бэлээс. Төсөөлшгүй харцаа ширтээ. Түүний бицгийн дээр би дүүрдээ. Яа шалтгаан минь хаалт хонхот гэрэлцээр огтнаа авиатунда хүлээс нөө алын үдээр сансноо аз чаргал минь баяр хүрмийн цэцэг шиг тэнхсэн бидэрсмэн ингит миний хэрцэгнээ Чи авихад нэг фикс хэвс you will see харат
түгээсэн бицэн ертөнцийг гэрэлтсэн Зуны үрцэг золог татуулаад зүрхний гүнээс халуухаар бадраг зулын тасаг хүнэртэй өхөрдөн цэцэл дэлбэлэн орана авига зүнэ хүлээснүү ахны дэргэлтүүлэн санснуу хацчаарлын баяр хүрмийн цэцэг шиг наран дэвэгцэн баяхны өрсөн дэлжигүүрээ өндөрт дэлгэр зүрхэнд дэлбэлсэн инхийг өрсмэн хүсэл бүхнээ мөнхөд биелүүлээрэ цэцэг шиг тахилхан зарсмэн ингэрт минийх зүрхнүүд минь ичи хавийн хатын фрихэн сахиусхан цэцэг шиг тахилхан биелээ өрсмэн ингэрт минийх зүрхнүүд минь ичи хавийн хатын фрихэн сахиусхан Эрбоси харитугасан бицмаа ертөнцийг гэрэлтсэн Matrix гинэ. Насар өнөрлөн ломшход толгор хатай хазардар хүмүүлхэлдэлхий агэрна зүрхээ гэж гарахад наран сугарна зуны гэрдэж хурдалахад дэсмэрнэ зуны гэрдэж хурдалахад дэсмэрнэ Хоёр бишээ нөө ингээд Тайландд ингээд Монголдууд хараа явчихсан Энд ер нь над шиг наастартай хүнийг алгаа. Яана. Одоо бүр багсах гинэ. Манай явжсэн машины нэг том машин бүхсөөрөө шүрэгцсэн байхгүй. Тэгсэн чи no problem гинэ. Is it okay? Okay. Гээд байхгүй. Боож өгчөөс бид нар л өстой. Оо муу таа надад хастаа энэ хаалнаа. Ой чи ямар гоё тайван юм бэ?
ингээд толийг эргүүлээд тэгээ машины шүргээ авчиж байгаа ш. Тэгсэн чинь зүгээр гинэ. Зөө. Somnuk. Яа юм өдрөж байна. Нэг хоёр. За duty free рүү ороод ирсэн. Тэгээ duty free рүү орж ирэх нөгөө гадаад паспортны хуулбар нийслэг онгоцны юу ба гэд баахан тийм тодорхойлох юмуд авч гин. Тэгэнгүүтээ 2000 баатаас одоо 200 мянган төгрөгөөс дээш юм худалдан авч иж такс фригээ буцааж авах боломжтой гэж юм. 200 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийчээ. 200 мянгаас дээш юм худалдаж авъя. Тийм ээ. За тэгээд гисмэрдэж байна. Өнөөдөр duty free-гээр гисэх өдөр юм шиг байна. Тэндшка ёо. За та охин авда. Тэбнэндээ да. Ос. Мусумаа үзэл би тийшээ. Ганцтай үнэртэй ус үзье да. Жаха үнэртэй ус үзэх хийдэ. Гоё шүү дээ. Энэ бас гоё. Мэдчихлээ. За энэ гүр гисэт. Гисчил явна да. Хямдралтай. Тэгэд бас tax free. Тийм юм байгаа дээ. Энэс ихнэртэй бэлэг авъя гэсэн чи ихнэр бэлэг над бэлэг мэлэг үгүй мэдгүй тийм дээ. Мэдгүй. Оо. За энэ дотор Under Armour мармар. Оо Levi's. Энд чинь бүх төрлийн юм байна шүү дээ. За энэ бас нэг орж ирэх маш том дэлгүүр байна. Duty free. Таиландын Пхукет duty free. Амдралтай өдөр надаа. Манай охин сэрсэн. Дуурлж эхэлж байна. Манай ярид. Бисээ ийм бах юмнууд амслаа. Ой чимшиг, муухай чимшиг. Сонь амттай юмнууд байна. Бид нар ингээд дандаа тестрүүд нь сонирхолтой. Би яг амсж байгааг бичих хэрэгтэй байсан л да. Би тэгээ одоо дахиад авч амсж байгаа бичлэг хийхээр энэ хүмүүсээс зүгээр санаа зовоод байна. За өөр амсах юмнууд бол байна. За энэ дахиад ийм амсах юмнууд энэ нараа coconutтэй юм байна. Энэ ногоон цайтай мó ийм юмнууд байна. За амсаал гэж. За гоё юм. Энэ гоё юм байна. За энэ юм шоколадтай. Гоё юм байна.
Эдрийн ер нь аягүй айтаа юм байна. Энэ зүгээр исэн. Шоколадтай зүгээр исэн. Энэ юу вэ? Crispy roll гэнэ. За арай өөр юм агсан. Түрүүн Тийм хөөла маяла өдөрт 2 3 болдог байгаа. Энэ хоёр маань өдөрт хэд модалцаж хэд эвлэрнэ. үнэртэй ус ч юм уу болцоо үнэртэй ус ч юм уу гоо сайхны юмнууд ч юм уу яг ороод үзэх зүгээр л. Гэхдээ бидэд авах юм бол нэг байсангүй. Бидэд зөвөр энэчнээс яг нөгөө нутгийн чихэр авлаа. Энтхийн Таиланд чихэр мэхэр тиймэрхүү юмнууд авлаа. Гой гой амттай юмнууд гадуур ерөөсө харагдаж байгаагүй юмнууд байгаа тийм. Тэгээ эдрийг нутгийн тиймэрхүү чихэрнүүд авчлаа. Тэгээ одоо явж гоё нэг магшаардаг газар руу орно гинэ. За энэ юм амар алдартай юм магшаардаг газар гинэ. Саранхеё барбекю. Japanese buffet garden ресторан гинэ. Иймэрхүү юмнууд байна. Энэ амар алдартай гинэ. Гаднаа ийм нэг заам маантай хөшөөтэй. За зүгээр юу л үгүй. Барбекю руу Саранхеё барбекю руу орё доо. Хөрхөө энэ хаяг маяг. Саранхеё барбекю. Патэ. За 600 баатаар гэдэг 60,000 төгрөгөөр 120,000 төгрөгөөр буфет ол идэх чинь хэвээр. Орой юм идэхгүй болтлоо. Амаараа галтлаа идчихээ гарнаа. Тэст авчиг гэсээр ихээр бүгдийг авчлаа. Тэгээ гол нь амт чанарыг сухал байна л та. Эмэр итгэж. Намаа хоогортой. Таста амар идлээ. Манай үйл ялангуяа бүр амар идлээ. Тэгээ манай монголчууд ер нь ийшээ оруулаас айгу зүгээр юм байна. Энэ Саранхеё барбекю гэдэг. Хоолн ч гэсэн айгу гоё амттай байна. Таалагдлаа. Манай ихтер ч гэсэн амар таалагдсан. Эдийг бараг харчаа явчихж байгаа юм шүү. Бэбэ. Миний яг бүгд дотроо шордтой шүү.
non si può dirlo sì. Jesse гонёх шиг харагддаг. Биний гоё шуурхан. Ба тэг. Ээжтэй эрхэлж байгаа юм шиг л байна. Хөлөө өрөвлөө. Би шуналтай л да яах вэ? Амар гоё Air Force харагдаад авчлаа. Хар өнгөтэй, ногоон өнгөтэй амар гоё харагдаад тэг авчлаа. Энэ бара What a wonderful world. Охиноо гэхдээ ямар ч байсан ямар нэгэн хөгжим тоглолт сургуулна гэж бод. Тоглож ямар нэг хөгжим сурулна гэж боддгоо. Заавал төгөлдөр ятгахгүй охиныхоо өөрийнхөө сонголтоор ямар хөгжим тоглолт сурмаар байна. Тэр хөгжмийн гоё хөгжим тоглолт сургууль гэж боддгоо. Хаблат. Гоё цагны төлөөр шүү дээ. Би ганц Rolex. Энэ миний дуртай цагны брэнд. Isn't you? I see them blue. Then I think to myself. Ээлвэр рүү орох гэд хүмүүс очрлж байна. What a wonderful world. Хоёр энд зогсчээ да. Суугаар минь охоо. Сая чи дэрэгтэйгээ хоошоо унсан шүү дээ чи. Ийм л ааштай хүн байна да. Шүглдэн шүү дээ. Йоо. Ага. Улара. Armor Balenciaga. Энэ юунуудынх нь хөдөлгөгчдийнх нь өмссөн гутлан бас л. Тэр.ที่เขาเรียกว่าอะไรตัวรองแล้วแบบเป็นวีซ่ามาตรการ Миний хойноор гана гацуур модэгаараа гацуур юм шиг байна шүү дээ одоо энэ. Гацуу энэ одоо гацуур гэх юм уу? Хөлөө буулах чинь яах юм чи? Амар цэцэг мэцгээ гаргаад
цэцэг цэвлүүгээ энд тэндгүй дэлгээд зүгээр. Дэжил дээж юм бичээд нь штэ өгөө. Цэцэг цэвлүүгээ дэлгээд цэцэг. Асиан зээ. Яси. Яси. Тийм үү? Би компрессээ сүлцсэн үү? Нөгөө талаар нь. Хасайг ингээд памперсаас өлөөл явчих. Tomorrow. Өчигдөр бичлэгээ тэгээд үргэлжлүүлээгүү. Тэнцэнээс шууд дуусгацсан. Одоо бидэд сая ачаагаа бэлтчихэд бид дөрөв сая ачаагаа бэлтчихэд одоо дараагийнхаа буудлаараа явах гэж байна. Энэ буудалтаа бол намуухан 50 байлаа. Гэхдээ нэг буудалд 3 хоног юм бол бас цаг хугацаа бол айгүй хурдан өнгөрт юм тий. Тэгээ одоо буудлаас хэлэх чинь хөөрхөн минь. Бүр амар ууртай амар ууртай. Ах, урууч гэж юу. За тэгээ цаандаа орчоод хальт бассейн руу ороод тэгэл яа мэдгүй. Тэгэл одоо дараагийнхаа буудлал руу тийм биш. Тийм л биш. Дараагийнхаа буудлал руу явах гэж байна. Ой 10:30 хүртэл үстэй. Өө тий. За цаанд орч. Morning. 434. 34. Yes. Алимны шүсээ нэг л өдөр тавилаа да эднэр. Би Монголд байхад би кофе уугаад ахаар манай ах өдөр унтахгүй байна гэж бодоод исэн байхгүй юу. Тэгсэн чинь энд юусоо нөлөөлөхгүй байна. Манай ах амар сайн унтж байгаа. Өдрийн унтлах нь ч гэсэн Монголд байхад 30 минут байсан бол одоо ер нь багаар уртсаад байгаа. Тэгээ сэрүүн байх цаг нь ч гэсэн зарим өдөр богино болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Сайн унтж байгаа. Тэгээд би охин дээр ингээд жижигэн юм туураад ахаар нь чихрийн харшил байна гэж бодоод ер нь идэх юм а болидо гэж бодсон чинь энэ халууны харшил байсан байна. Манай охин заавал үлгийдүүлж унтдаг болохоор нөө хувцастай үлгийдгөр халууцаад харшил гараад исэн байна. Ер нь тэгэж ойлголоо. Энэ буудалд ирээд нөө яг өглөөний цай гэдэг юмар дагнцсан болохоор өмнөх буудал шиг хоол махны төрлийн юм алга ер нь. Гэхдээ яг хуу дараагийн буудал гоё явах хаа. Ер сэтгэл нь хандаг үү те. Дараагийн бодлол гоё байна. Энд ирээд манай охин өвөөшгөө шивгааны ясыг хүртэл төөж иддгийг анзаарлаа. Тийм. Манай аав бол бүр ингээд амар төөдөг.
хазаад идээд байгаа юм шиг мөртлөө аман дотроос яснуудыг гаргаж ирээд идэг. Угаа бүр юу мандрид гэдэг нэрээс. Мандрины бүхшүүсийн шалгачаад Үгүй шүү дээ. Мандрины нөгөө гадна талын юм цагаан утас шиг юм хальс үүдэн шүү дээ. Тэрийг бүр нэгт нэгэнгүү цэвэрлж иддэг манай аав. Тий, миний охины өвөө тэгдэг дээ. За. Аава гэрэ. Ээжээ гэрэ. Ээжээ. Шээлээ гэж хийнэ. Шээлээ гэрэ. Шээцэн гэж хийнэ. Тэр чимдам нэмж аваад. Яа авсан чимдамаар пэр дүүрчлээ. Пампс өдрөж ихцэн. Дөрөв удаа памперс авч явсан. Минимигийн памперсаасаа. Одоо 2 удаа гарan 2 удаа гарan үлдэж байна. Манай хоёр охин хэрвээ зодтолдох юм бол би бол нүдэлээ. Ээж нь тэнд учраа наална. Гуруула зодтолсон байж байгаа. Ингээд зодтолж байгаа нэг нь үлдэх гэдэг хоёрыг ингээд. Ээжигээ үстцсэн, ээж нь хоёр охиноо үстцсэн байж юу. Би тэгвэл бүр гараа авчихна. Эвдэрлийн куртэг гэж мэдхүү. Аа. Эвдэрлийн куртэг гэж мэдхүү. Муудал цаад байвал ингээд нэг куртэн тэгээд цахилгаан татчихдаг байхгүй. Эвдэрлээ ингээд байж байгаа. Эвдэрлийн куртэг. Сая гинт саналаа. Битчихсэн нэрээ 3 дэрэгтэй байгаа юм биш үү? За хальт басан руугаа орчоод. Явъя да. Телефон дотроос хоссоор л аа. Надад найдаа би танд найдаа. Миний онцгой. Кити түби оцаа дарах. За тийм ээ найзуудаа. Бид бодлоо хөлөөлгөж өглөө. Мама. Түүгээс ирлээ минийхөө. За бид дэд ингээд дараагийн буудлын руугаа явж байна. Цагаан амарва. Амарлаа. Салыг салсан үү те. Бид дөрөв ячаа. Спэн. Ингээд манай охин унтаж байна. Ста гоё бодол байлаа. Иймэрхүү л байна да. Таксигаа дуудсан үлээж байна. Одоо ачаагаа гаргах чинь манай такси ирсэн. Ирчүүд нэг л явна гэдгээрээ нэг л явж байна.
Миний охин дунтаж байна. Хүн айлгаа ичих юм аа. Унах чинь гээ айгаад ирлээ штэ чамайг. Нэсэр түнтүшгэ. Ингээ бүх юмнуудаа гаргачлаа дараагийн бодол дээр очиод уулзцгаая. Яг манай он бол хөөрхөн. Тэг хөөрхөн. Шилнүүд ачаанд бүгддгүү. Шилнүүд ачаанд бүгдэхгүй байхаар давхарлаа зүчлээ. Манай ихтер нөгөө нэг өөрөө ерөөсөө хичээдгүй, эзэн хичээдгүй, заяа нь хичээчдэг. За манайд хамт сайхан 10 онцгоолоо. Ингээд тус тусынхаа зам мөрийг хөөцгөөё. Толдороо. Тус тусынхаа зам мөрийг хөөцгөөё. Сайхан л байлаа. Бид одоо ингээд дөрвөлээ аяллаа үргэлжлүүлэхээр боллоо. Гэтэ хэдүүлээ Island Trip дээр буцаад нийлнэ. Тэ Island Trip дээрээ бол бид тэ баг одоо ингээд салж байгаас баг өдрөө эргээд уулзч магадгүй. За басараа миний охоо. 45-65 баг мөн баха. За манай такси ирлээ. Такси ирнээсээ ийм джипүүд ирдэг юм. Бас л. За машинд ачаага ивт. Bye bye. Баяртай амана. Амана баяртай. Хараад. За дараагийн бодол руугаа явлаа. Баяртай. Жоохон дээрээ суугаарай. За бид дөрөв дараагийнхаа бодолтой ирсэн байна. Нилийн том бодол байна. Royal Phuket City Hotel гээд Old Town-тайгаа ер нь бол ойрхон. Тэгээ нилийн том зочд бодол байна. Энэ Royal Phuket Marina гэсэн юм шүү. Үгүй. Royal Phuket юм уу? Тэгээ ямар ч байсан буудал дээр ирсэн нэлээд том буудал байна. Өглөөний цай уудаг хэсэг нь одоо тэнд юм шиг байна. За одоо эн чинь ингээд явах хүртлээр Монгол руугаа явах хүртлээр эндээ байна. Миний охоо болоо. Манай охоо кофе уугаад. Ээж нь гидсэн доохтой кофе уугаад. Тэгээ ээж нь юу энэ хараа нэг жижиг хүүхэд нь бас инээ далдаал унтаад байна. Өрөөндөө орохоор ямар санагдах юм байгаа. Яг энэ эргэн тойрон бол жоохон тохгүй байна. Хөл хөдөлгөөн ихтэй юм шиг байна. Ер нь жоохон угаасаа хөдөл хөдөлгөөн ихтэй газар юм шиг байна. Үзэж болох юм хайгаад байгаа хгүй энэ. Тийм үзэж болох юм ихнээс утсан дээрээс хайгаад юу ойрхон байна, юу хол байна гэдэг юмнуудаа хайгаад байж юм. Ямар ч байсан Old Town Phuket-тэйг бол ойрхон л юм байна. Юмнаас нэлээд хол юм. Юмнаас нэлээд хол юм байна нэ. Амар л үзэхгүй. Аха.
Одоо cancellation байх гэж байна. Үсэж байна. За тэгээ тийм байна. Эдлээ өрөөндөө орох үедээ. Ямар өрөөнд харъя те. Нилээ өндөр гацуур байна. Тийм мод байна. Зя бид дөрөв өрөөнд ороод ирлээ. Шэн үү. Зя манай хоёрын дас памперсаас ойлгожээ. За өрөө маань нэг иймэрхүү л байна да. Том жимтэй, жоохон царай муутай пүүлтэй. Тэ бусдаар л яах вэ? Угаасаад нөгөө нэг төлбөрөө бүтэн төлцөн цуцалж болох үедээ цуцалж чадаагүй болохоор төлбөрийг буцааж олгодгүй гинэ. Яах вэ? Басан цогцсон доо. Болно доо. Жохон гологдож байгаа ч гэсэн зүгээр дээ. Яах. Найз бичлэг чи эхлэегүй байна да. Маа сулдан бурмаа хичээ. Тэмхтэй байгаа ч нэрээр даа. За бид дөрөв. Одоо дахиад явна. Баг юм ярьжсэн бичлэгээ эхлүүлээгүй. За тэгээ бид дөрөв буудалтаа орж ирээд октодыгаа унтуулад аавны үж бэлтгэлээ хийгээд орж ирээд октод маань бараг л 2 цаг унтах шахав. Одоо бүх юмуд амар гоё юм тодорхойлцсон яриад нь штэ. За тэгээд үүнээс цааших влогууд дээр зөвхөн ингээ одоо явж байгаа газруудаа гоё бичээд явна. За тэгээд бас 31-нд оноо хаана гарах уу бас бодож байгаа. Wait. За би за тэрийг унгаж хаглах юм биш үү? Тэрийг дэше тавьчих. За тэгээд влогуудтайгаа хамт байдаг та бүхэндээ бид дөрөв маш их баярлалаа. За одоо манай эхнэр та бүхэндээ цонхоор юу харагдаж байгааг харуулад тайлбарлах болно. Би. Тэгээ 2 өдрийн влогийг нэг болгоод оруулж гин. Харин бичлэгээ эхлүүлээгүй. Ингээ бороо орох гэж байна. Бороо орох гэж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг үүл нүгэл байж байна. Ахаа. Гэтэ одоогийн байдлаар нэг 10 хончлоо бас гэртээ хармаар санагддсан байна яалтчгүй. Гэртээ хармаар санагддсан байна. Үгүй яах вэ? Эмэгтэй хүн цагаан зэр 2 нутаггүй л гэдэг. Би ч гэсэн. За тэгээ бичлэгтэйгээ хамт байдаг та бүхэндээ бид дөрвөн зүгээс маш их баярлалаа. Тэгээ дараагийн влогоор уулзтлаа. Түр баяртай лайк, коммент, share, subscribe хийгээд бас Instagram аккаунтуудыг маань дагаарай. Баярлалаа. Баяртай. Энэ удаагийн миний буудал сонголт жоох алдчихлаа. Гэтэ зүгээрээ хүн алдаан дээрээсээ суралцдаг юм аа. Алддаггүй хүн байна гэж юу аах вэ? Ингээ хатаа аим гоё ярагдчих. Орчин нь аим гоё ярагдчих. Гэхдээ яг нөгөө нэг юм маань л жоохоо нөгөө нэг октодынхаа 5 духын байдал гэдгээс л хамаарат байгаа болохоос биш буудал маань уулан зүгээр л байна л та. Гол нь kids club байхгүй, хүүхэд саадуулах газар байхгүй болохоор жоохон тийм байна. Гэхдээ зүгээр дээ. Бид дараагийн явуултан дээр тансаг газар байх бол. Жинхэнэ яаж яагаад юу гэдгэлээ. Занж яагаад амар гоё газар л яваа. Надаа бол зүгээр л байна л та. Гарыг. За бай. Хнаар том. Bye bye. Миний хүн bye bye. Bye bye.